Сайн бяцхан үзэгчдээ та бүхэн сайхан амарч байна уу? Үл хөдлөх хөрөнгийн тэнхлэг зууч компани Синерлисттэй хамтран бэлтгэдэг шинэ байр нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Шинэ байр нэвтрүүлгээрээ бид та бүхэндээ уламжлалт ёсоор Улаанбаатар хотод захиалга авч байгаа бүх шинэ орон сууцнуудын үн ханс, зах зээлийн чиг хандлага, үл хөдлөх хөрөнгийн болон барилгын салбарт өрнөж байгаа шинэ соргон мэдээллийг томилон өргөж байна. Манай зочны цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Орчлон Construction өөрийн бүтээн байгуулалтаараа оролцож байна. Сайн байцгаана үзэгчдээ. Манай нэвтрүүлэг зочны цагаараа үргэлжилж байна. Өнөөдрийн зочноор Орчлон Construction компани гүйцэтгэх захирал Жавхлан оролцож байна. За, сайн байна уу та? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За, шинэ байр сайтад Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх орон сууцны мэдээллүүд байршиж хүмүүс тэндээс өөрийнхөө хүссэн мэдээллийг авд юм байна. Энэ мэдээллүүдээс Орчлон Construction компани орон сууцны мэдээллийг сонирхох хүсэлтэй хүмүүс их байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг авч өгөөч. Яг хаана байрлалт юм бэ гэсэн хүмүүс их хандж байна. Тийм учраас та байраа EV 27-28 төслийг яг хаана хэрэгжүүлж байгаа вэ? Байршил нь хаана вэ гэдэг талаар та дэлгэрэнгүй танилцуулаад хөл ярилцлага эхлэх үү. За баярлалаа. Тэгэхээр Орчлон Construction компани хэрэгжүүлж байгаа EV 27-28 төслийн тухайд бол энэ маань ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцыг шинжилж байгаа юм анхны тохиолдол болж байгаа. За альва орон сууц үйл хөдлөх хөрөнгөний тухайд бол байршил хамгийн чухал хүчин зүйл болдог. За манай 27-28 дугаар байр маань болохоор хуучин хангуул дүүргийн хуучин арьс ширний үйлдвэрийн нэгдлийн ажил систем 27-28 дугаар байрыг буулгаж барьсан. За яг байршлын тухайд гэх юм бол хангуул дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талд байрлалтай барилга байгаа. Энэ байршил маань бол хотын төвөөс 2 км зайтай. Өөрөөр хэлбэл нэлээд ойрхон гэсэн үг. За тэгээд дээр нагаарын бохирдол хамгийн багтаа ийм бүс нутагт тариалагддаг. За өнөөдөр бол Улаанбаатар хотын тулгымцсан асуудал нагаарын бохирдол байгаа тохиол байгаа үед манай байршил бол нэлээд давуу талыг үүсгэж байгаамаа. За хоёрдугаар гэх юм бол саяхан ашиглалтанд орсон нарны гүр байгаа. Нарны гүр бол манай энэ барилгын байршлын давуу талыг бол улам тодтогч өгж байгаагаар бас давуу талтай гэж үзэж байна. EV 27-28 төслийг хизээнээс хэрэгжүүлж гисэн ашиглалтанд орох хугацааны зэв. За манай компани энэ EV 27-28 төслийг 2011 оны сүүлээс эхлүүлээд одоо ашиглалтанд ороход тунд өгч байна. Барилгын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа. За бид нар загварын байраа ашиглалтанд оруулчихсан. За хүмүүс ирээд үзээд сонголтойгоо явж байгаа. Ашиглалтанд орох хугацаа ер нь тун удахгүй болсон юм байна. Хэдэн өрөөний сонголтуудтай байгаа? Хэдэн метр квадраттай өрөөнүүдээс одоо хүмүүс сонголт хийж болох вэ? За ер нь бол манай байрны борлуулалт нэлээд сайн явж байгаа. Хүмүүс ч их сонирхож байгаа. За өрөөний сонголтын тухайд гэх юм бол 38 м квадраттай 2 өрөөнөөс 88 м квадраттай 4 өрөө хүртэл ийм сонголтуудтай байгаа. Манай байрлагын одоо давуу тал гэх юм бол нэгдүгээр маш том саруул цонхтой. Энэ нь бол байгалийн гэрлийн хэмжээгээр оруулна гэсэн ийм одоо боломжийг бүрдүүлж байгаа. Хоёрдугаар гэх юм бол өрөөний төлөвлөлтийг бол маш одоо сайнаар зөв зөвхөн Монголоор зохицуулж гисэн байдаг. Жишээ нь манай компани барьж байгаа 4 өрөө байр 88 м квадрат 4 өрөө багтааж өгсөн. Гэтэл энгийн барилгуудаар бол 4 өрөө барилга бол 4 өрөөтэй орон сууц бол нэг 100-аас 120 м квадрат хүртэл тийм том байж шийдэгддэг. Энэ дээр бол хүмүүс маш их амсайтай байдаг. Ашигласан материалын тухайд гэх юм бол бид нар дандаа Европын одоо чанарын шаардлага хангасан ийм чанартай материалуудаар ашиглаж барьдаг. За жишээ нь ихэд номын стандарт компани паркетын шал, за мөн Европ стандартын бусад одоо сантехник хэрэглүүдийг цахилгааны холбослуудыг авч хэрэглэдэг юм байгаа. Орчлон Construction компаниг бол барилгын салбарт шинэ технологиг нэвтрүүлдэг компани гэдгийг бол барилгын салбарын бүгд андахгүй мэднэ. За энэ барилга дээр хэрэгэлсэн шинэ дэвшилтэт технологиос та танилцуулахгүй юу? Орчлон Construction компани бол энэ барилгын салбарт шинэ технологиг төрүүлж нэвтрүүлэх, за тэрүүгээрээ чанарын стандартыг тогтоохыг зорж явдаг. За бид энэ барилга дээр гэх юм бол нэгдүгээр бүтэн цутган бол ийм бүтээцээр баригдаж байгаа. Хоёрдугаар гэх юм бол хуурай технологи буюу одоо ноотын шавар ашиглахгүй ийм технологиг барьж ашиглаж байгаа учраас энэ нь бол барилгын чанарт тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа гэж бид нар үздэг. За тэгээд дээр нь мэдээж орчлонгийн барьсан байр бол дулаахан чанартай гэдэг ийм энэ чанарыг бол бид нар үргэлж хичээж ажиллах болно. Ер нь ингээ харж байхад их уудам цэлгэр юм саруул цонхтой. Ер нь ингээ ороод ирэхэд их цэлгэр уудам саруул харагдаж байна л да. Тэгээ одоо яг ийм байх талаас нь ямар одоо тийм давуу талуудыг ашиглаж шийдсэн бэ? За бид түрүү ярьсан өрөөний төлөвлөлтийг бол маш одоо
зөв зохион байгуулалтыг хийж өгсөн байгаа. За хоёрдугаар гэх юм бол энэ тавилгатай байрыг бид яагаад тавилж байсан бэ гэхээр ингээд хүмүүст бас тодорхой хэмжээний сэтэл өгөх өрөөний дотоод тогтчлтын шийдлүүдийг бас тодорхой хэмжээний санал болгох үүднээс ингэж тогтжилсан байгаа. За энэ маань бол мэдээж хоосон одоо тавилгагүй байр, тавилгатай байрын хооронд ямар их зөрөө байдгийг би гэдгийг бас хүмүүст мэдрүүлэх зорилготой байгаа. Одоо дахин барилгажуулах төслийн хүрээнд та нар энэ барилгыг эхлүүлсэн тийм ээ. Одоо өөр хаана ямар юм дахин барилгажуулах төслийн хүрээнд барилгын ажил эхлүүлж байгаа юм? За дахин барилгажуулах төслийн тухайд бол энэ хоёр барилга маань бол анхдагч болсон гэдэг би түрүү хэлсэн. За дараа нь бид нар бол яг энэ чиглэлийн төслүүдээр бол нэлээд ажлууд төлөвлөө явж байгаа. Энэ маань бол одоо судалгаа болон бусад зохион байгуулалтын түвшинд явж байгаа. За өөр манай компани хэрэгжүүлж байгаа өөр нэг барилгын ажил гэх юм бол орчлон хороолол буюу одоо сонгон найрхан дүүрэгт одоо байдаг орчлон хорооллын 2 дугаар ээлжийг бид нар барьж эхэлж байгаа. За энэ ондоо багтаад хоёр барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. За орчлон хороолол маань өөрөө ямар онцлогтой юм бэ гэхээр энэ маань бол гэр хоол донд баригдаж байгаа. Гэр хоолын газрыг дахин төлөвлөж байгаа ийм тохиолдол одоо анхны бодит жишээ бас болж байгаа. Энэгээр бол манай орчлон констракшн компани бол маш их бахархдаг. Ашиглалтын шаардлага хангах байсан хуучин орон сууцуудыг шинчилж шинэ одоо тоглог орон сууц барих энэ төсөл маань бол одоо маш олон давуу талтай гэж бид үздэг. Ягаад гэхээр нэгдүгээрт одоо хуучин орон сууцнд амьдарч байсан иргэдийн хувьд бол тухайн өөрийнхөө өмчийн үн цэнийг нэмэгдүүлж шинэ орон сууцнд орох ийм маш том боломж нэгдэж байгаа. Энийг бол тухайн одоо байрны орон суугчид маш их дэмжиж хүлээж авдаг. За хотын захиргааны хувьд бол мэдээж иргэдэг одоо эрүүл аюулгүй орчинд амьдруулах юм үнцэн үүрэгтэй байдаг. За энэ үргээс нь манай одоо хувийн хвшлийн компани тодорхой хэмжээгээр хуваалцаж энэ хуучин одоо амьдрахад хэцүү болсон энэ байруудыг шинчилж, орчин тойрныг шинчилж, за мөн дэд бүтцийн тодорхой хэмжээгээр өөрсдөөсөө зардал гаргаж ингэж шинчилж байгаа ийм одоо хотын хувьд бол бас тодорхой хэмжээний амжилтанд хүрэж байгаа ийм тохиолдол байна. За мэдээж барилгын компани өөрөө энэ бүх ажлуудыг хийсэн дараа том бүтээн байгуулалт хийсэн гэдгээр бидэнд бол маш том давуу талыг болгож байгаа юм. За хоёулаа өнөөдөр бол хан уул дүүрэгт баригдаж байгаа EV 2728 төслийн талаар голчлон ярилцлаа. Тэгвэл Орчлон констракшн компани хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл авъя. Энэ байрыг сонирхыг гэсэн хүмүүс ер нь хаана хандах вэ? За манай байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя, ирж үзье гэж хүсэж байгаа хүмүүст хэлэхэд нэгдүгээр барилга дээр загварын байр ашиглалтанд орчихсон байгаа. Энэ байрыг ирээд үзэж болно. Мөн манай компани борлуулалтын албанд хандаад одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн дээр нь манай компани саяхан вебсайтаа шинжилсэн байгаа. Энэ вебсайтаар орж манай энэ төслүүдийн болон цааш хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За хоёулаа ярилцлага өгөр өндөрлөе. Өнөөдрийн зочны цагт оролцож манай асуултанд дэлгэрэнгүй хариулсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ, манай зочны цагт Орчлон констракшн компаниг гүйцэтгэх захирал Жавхлан оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бид EV 2728 төслийн загварын байран дээр нь очиж Жавхлан захиралтай дээр хэрэг өрнүүлсэн юм. Бусад орон сууцны хувьд 4 өрөө байр нь 120 м2-аас дээш м2-аар төлөвлөгдсөн байдаг бол Орчлон констракшн компани 4 өрөө байрыг 88.7 м2-аар төлөвлөжээ. Ер нь Орчлон констракшн компани байрууд өрөө талбай хувьд маш зөв зохион байгуулагддаг гэдг нь эндээс харагдаж байгаа юм. Тус компани загварын байраа ашиглалтанд оруулсан бөгөөд 4 өрөө байраа иж бүрэн дохижуулсан байна. Та бүхэн одоо 88.7 болон 58.7 м2-тай 3-4 өрөөнүүдийг харж байна. Захиалагчдад тавилгаа сонгох өрөөгөө дохижуулах сэтэл өгөх үүднээс ийхүү дохижуулжээ. Үзэгч та бүхэн тус компани загварын байран дээр нь очиж сонирхож болох юм байна. Одоо та бүхний анхаарлыг Улаанбаатар хотод захиалга авч байгаа зарим нэг шинэ орон сууцны мэдээлэлд хандуулъя. Сайн байцгаана уу үзэгчдээ. Миний та бүхэн танилцуулах шинэ орон сууц бол Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Golden Hill нэртэй шинэ орон сууц юм аа. Golden Hill шинэ орон сууц нь Royal Castle, Golden Wheel зэрэг өндөр зэрэглэлийн хотгонуудтай зэрэгэлдээ байршиж байгаа. Та бүхний сайн мэддэг албан байгууллага төлөөлүүлж хэлэх юм бол Эрдэнэкагийн баруун талд байршиж байгаа шинэ орон сууц юм аа.
Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Golden Hill нэртэй шинэ орон сууц нь нийт 12 давхар 198 айлын орон сууц юм. Нэг давхартаа үйлчилгээтэй, зойрын давхартаа дулаан зогсоолтой. 38-37-оос 71-78 м2-тэй нэгээс 2 өрөө орон сууцнуудаас та сонгох боломжтой байгаа. 2013 оны 4-р улиралд ашиглалтанд орно. Golden Hill шинэ орон сууцныхаа давуу талуудаас дурдж өгөх юм бол Улаанбаатар хотынхаа төвцгээс 2 км зайд байршина. Мөн залуу хотгонууд болох Royal Castle, Goldenville зэрэг хотгонуудтай зэрэгэлдээ оршиж байгаа тул орчин нөхцөл сайтай тооцогдож байгаа. Мөн улсын болон хувийн томоохон сургууль цэцэрлэгүүдтэй маш ойрхон байршдаг шинэ орон сууцаа. Манай тэнхлэг зууч компани сар бүр үл хөдлөх хөрөнгийн 1 м2-ийн үнийн судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгаанаас харахад Golden Hill шинэ орон сууц байршиж байгаа газар 1 жилийн дотор орон сууцны 1 м2-ийн үн 24.8% өсөлттэй гарсан байгаа. Үүнээс дүгнэж харахад та банкнд мөнгө хадгалнуусаас илүү үл хөдлөх хөрөнгө болгон ашигласан нь илүү ашигтай болох нь үүнээс харагдаж байгаа. Одоо би та бүхэнд Golden Hill шинэ орон сууцныхаа үн хашийн талаарх мэдээллийг хүргэе. Golden Hill шинэ орон сууц нь 1 м2-ийн үнийг 2,500,000 төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнээс нэг урьдчилгаа 30% төлөөд гэрээ байгуулан үлдэгдэл төлбөр дээрээ график байгуулан санхүүгийн боломжинд тохируулан төлөх боломжтой байгаа. Одоо би та бүхэндээ Golden Hill шинэ орон сууцны төлбөрийн нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэе. Golden Hill шинэ орон сууц 1 м2-ийн үнийг 2,500,000 төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнийг би 2 өрөө байран дээр жишээ авч тайлбарлая. Golden Hill орон сууцнд 2 өрөө байран 52,133 м2 байгаа. Үүний нийт үнийн дүн 130,825,000 төгрөг болж байгаа. Та гэрээ байгуулахдаа урьдчилгаа 30% буюу 39,247,500 төгрөгөөр гэрээ байгуулна. Үлдэгдэл төлбөр болох 91,577,500 төгрөгийг та график гаргуулан санхүүгийн боломжинд тохируулан төлөх боломжтой байгаа. Манай тэнхлэг зууч компани нь сар бүр Улаанбаатар хотын шинэ болон хуучин орон сууцны үнийн судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгаанаас харахад Golden Hill шинэ орон сууц байршиж байгаа газар 1 жилийн дотор үйл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт нь 24.8% өсөлттэй байгаа. Үүнээс дүгнэж харахад та банкнд мөнгө хадгалуулснаас илүү үйл хөдлөх хөрөнгө болгон хувирах нь илүү ашигтай болох нь харагдаж байна. Үзэгч та бүхэн миний танилцуулсан Golden Hill шинэ орон сууцны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол дор гарч байгаа утас болон мэйл хаягаар холбогдоорой. Дараагийн танилцуулах шинэ орон сууц бол Буган Соёмб нэртэй шинэ орон сууц юм а. Буган Соёмб орон сууц нь хан уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай буюу та бүхний сайн мэддэг Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун хойно Туул голынхаа эрэг дагуу байршиж байгаа. Хан уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Буган Соёмб орон сууц нь нийт 6 давхар 24 айлын орон сууц юм. Зойрын давхартаа дулаан зогсоолтой 44 м2-аас 144 м2-тэй нэгээс 4 өрөө байрнаас та сонгох боломжтой. Буган Соёмб орон сууц нь 2013 оны 2-р улиралд ашиглалтанд орно. Одоо би та бүхэнд Буган Соёмб шинэ орон сууцны төлбөрийн нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэе. Буган Соёмб орон сууц 1 м2-ийн үнийг сая 900,000 төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнийг би 3 өрөө болох 87.7 м2 дээр жишээ авч тайлбарлая. 87.7 м2-ийн нийт үнийн дүн нь 166,630,000 төгрөг болж байгаа. Үүнээс та гэрээ байгуулахдаа урьдчилгаа 50% төлөөд гэрээ байгуулна. 50% нь 83,315,000 төгрөг байгаамаа. Үлдэгдэл 50% болох 83,315,000 төгрөгийг та санхүүгийн боломжинд тохируулан график гарган төлөх боломжтой байгаа. Буган Соёмб орон сууцныхаа давуу талуудаас дурдах юм бол Улаанбаатар хотын хамгийн утаа багтаа хэсэг буюу Зайсанд байршиж байгаа. Мөн Туул голынхаа эрэг дагуу байршиж байгаа учраас зөөлөн чиглэг уур амьсгалтай. Дээр нь нэмж хэлэхэд тоосжилтгүй Улаанбаатар хотын хамгийн утаа багтаа хэсэгт оршиж байгаа учраас маш том давуу тал болж өгч байгаа. Манай тэнхлэг зууч компани сар бүр тогтмол хийдэг судалгаанаас харахад Буган Соёмб орон сууц байршиж байгаа газар 1 жилийн дотор үйл хөдлөх хөрөнгийн үн 23.3% өсөлттэй гарсан нь харагдаж байгаа. Үүнээс харахад та бүхэн мөнгөө банкнд хадгалснаас илүү үйл хөдлөх хөрөнгө болгон хэрэглэсэн нь илүү ашигтай болох нь харагдаж байна. Үзэгч та бүхэн манай Буган Соёмб орон сууцнд захиалга өгөхийг хүсэж байгаа бол урьдчилгаа 50% өгөн гэрээ байгуулад үлдэгдэл төлбөрөө санхүүгийн боломжинд тохируулан төлөх боломжтой байгаа.
Та бүхний харж байгаа орон сууц бол Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо барилга мегаостор дэлгүүрийн хойно дариг руу иргэдэг уулзуурын баруун талд байрлалтай залуу гэр бүл зориулсан орон сууц юм. Энэхүү орон сууц хотын төвтэй харьцангуй ойрхон буюу Сүхбаатарын талбайгаас 2 км-ийн зайд оршдог. Та бүхэнд би залуу гэр бүлийн орон сууцыг Google-ийн газрын зураг дээр тайлбарлаж харуулъя. Залуу гэр бүлийн орон сууц маань Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд орших бөгөөд та барилга мегаостороос хойшоогоо эргээд залуу гэр бүлийн орон сууцсан дээр ирэх боломжтой. Мөн Сансрын аюулгүйн тойргоос баруун тишээ яваад хойшоо ирэхэд залуу гэр бүлийн орон сууцсан дээр ирнэ. Залуу гэр бүлийн орон сууц маань ерөнхийдөө орц гарц маш сайтай бөгөөд та 100 айлын замаас урагшаага хотын төв рүү мөн Сансрын колонкор төв зам руугаа орох, хотын төв рүү орох боломжтой байгаа. За энэхүү орон сууц нь сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон байгаа учраас байршилтайтай орон сууцнд тооцогдож байгаа юм а. 35 айлын энэхүү орон сууц нь нийт 6 давхар, доороо үйлчилгээ болон дулаан гаражтай, давхартаа 7 айлтай, 39-оос 62 м квадрат талбайтай дан 2 өрөө орон сууцнуудаас бүрдсэн. 2013 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Энэхүү орон сууцны 1 м квадратын үнэ нь таны төлөх урьдчилгаа төлбөрөөс хамаарат сая 350-аас сая 450 мянган төгрөг. Манай тэнхлэг зууч компани сар бүр Улаанбаатар хотын шинэ ба хуучин орон сууцны үнэ ханшийн судалгаа хийдэг. Тэрхүү судалгаанаас харахад Баянзүрх дүүрэх шинэ орон сууц түрүүн оны мөн үеийнхтэй харьцуулбал 17.1% өсөлттэй гарсан байна. Мөн залуу гэр бүлийн орон сууцны үнийг Баянзүрх дүүрэг тэр дундаа ойр орчимд нь баригдаж буй шинэ орон сууцнуудын үнэ ханштай харьцуулбал харьцангуй хэмт үнэтэй орон сууц болох нь судалгаанаас харагдаж байгаа юм. Та энэхүү орон сууцанд захиалга өгөхийг хүсвэл урьдчилгаа 30% төлөөд 15 жилийн хугацаатай 1.5-аас 1.6% хүүтэй орон сууцны зээлээр худалдаж авах боломжтой. Залуу гэр бүлийн орон сууцыг банкны зээлээр авах боломжтой. Та хэрвээ банкны зээлэнд хамрагдах юм бол банкнаас хэдэн төгрөгийн зээл авах болон сар бүр төлөх төлөлтийн талаар графикаар харуулъя. За 39 м квадраттай 2 өрөө бариг жишээ болгон харуулъя.